За гэгэн ширээд улсын төрийн тэргүүн Пап Францис таалалд өсөж салах ёс гүйцэтгэх арга хэмжээ Ром хотод Ватиканд болж байна. За өнөөдөр энэ арга хэмжээнд дэлхийн нийтээр 40 орны ерөнхийлөгч, 60 орны ерөнхий сайд нар, 20 гаруй орны гадаад сайд нар гэх мэт одоо маш олон дэлхийд даяар хүндэлдэг хүмүүс нь салах ёс гүйцэтгэх энэ ёслолд оролцлоо. Тэгээ ёслол төгөлдөр одоо шашны томоохон юм арга хэмжээ болж дэлхийд даяар энэ агуу хүнтэй салах ёс гүйцэтгэх үүсгэж байна. За тэгээ энэ үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгч кардиналуудын зөвлөлд бас эмгэлээ илэрхийлсэн. За төрөлцгийг төлөөж гадаад харилцааны сайдын хуваар энэ арга хэмжээнд оролцлоо. За гэгэн ширээд улсын төрийн тэргүүний хуваар Монгол улсад 2023 онд бас төрийн ажилтнууд хийжсэн. Тэгэд энэ төрийн ажилтнууд бас манай улсын түүхэнд бас түүхэн ажилтнууд тооцогдно. 800 жилийн өмнө одоо Гүйг хаанаас Ромын папад дэлгэжсэн урилгын дагуу 777 жилийн дараа Монгол улсад төрийн ажил хийхдээ Гүйг хааны загтлыг одоо их хуваар нь бас Монгол улсад авчирч энэ ажлалд одоо маш их ач холбогдол өгч бэлтгэж оролцсныг бас манай ард түмэн сайн санаж байгаа хаа. Энэ Пап Францис бол дэлхийд даяар дайны дэлхийн их тайван аюулгүй байдлын төлөө ихэнх санаа тавьж олон шашин бас зэрэгцэж ив нэгдэлтэй байх талаар ихээхэн одоо хүч чармаал гаргаж дэлхийн их тайван дасар их хөрөнгө хувь нэмрээ оруулсан гэдэг ийм одоо нэр хүндтэй хүн. Үнэхээр одоо Монголд ажиллахдаа бол Монголын шашин, соёл, түүхийг маш их судалж, Монгол одоо шашныг бас сайн судалж, шашны сургаал номлолыг сайтар судалж, Монголын одоо тэнгэр шиг бай гэдэг шүлгийг бас зөвлөж, монголчуудад бас их сайхан дурсамжтай бас бодож авах зүйлүүдийг хэлж ирснийг манайхан санаж байгаа. Жишээлбэл монголчууд бол агуу түүхтэй ард түмэн бас их муу амьдрах бас заяа багхгүй дэлхийг байлдан дагуулж ирсэн энэ хүчрхэг гүрний үндэстнүүд бол үндэстэн хүмүүс нь бол хөх тэнгэр шигэ уужуу тэнгэрийн хязгааргүй хаяа шигэ амар амгалан дотроо оршиж дэлхийд их таймныг одоо манлайлж ирсэн шашны эрхчлөөний бэлэг, шашны эрхчлөөний бэлэг тэмдэг болсон ийм гайхамшигтай ард түмэн юм а гэдгийг одоо дэлхийд даяар зарласан. За дэлхий рүү бас энэ том цонх болдог 4 тэрбум орчим одоо өөрийгөө шүтэн биширдэг хүмүүсийн дэлхийн ертөнцид байдаг гэж үздэг. Энэ хүмүүст одоо Монгол улсыг сайнаар сурталчилж, танилцуулж, Монгол хүмүүсийн Монголын түүх соёлын гайхамшигтай давуу байдлуудыг бас дэлхийд дахин таниулсан ийм гайхамшигтай үйлийг хийсэн. За энэ дурсамжийг нь бас бид үргэлж бас хадгалж энэ хоёр орны харилцааны түүхэнд бас алтан үсгээр бичигдсэн байгальтай ажилласан гэдгийг өнөөдөр одоо энэ салах ёс гүйцэтгэх явдалд оролцож авах үеэрээ бас дурсан санаж энэ хүний одоо хойтын буйнд бас Монгол хүний хуваар, бурхны шишинтэй хүний хуваар бас өөрийнхөө хэмжээнд буян хийж оролцлоо.